Сайн байцгаана уу? Өнөөдөр бол 2021 оны 10 сарын 1-ний өдөр буюу 5 дахь өдөр, яг одоо өглөөний 10 цаг болж байна. За, миний хувьд болохоор 9 сарын 18-ны өдрөөс эхлээд төгөлдөр хуурийн хичээл тамрагдаж эхэлсэн. Жил болгоны 11 сарын 17-ны өдөр манай аавын төрсөн өдөр болдог байсан. Энэ жилийн төрсөн өдрөөр аав маань биднийхээ дунд байхгүйгээр өнгөрүүлэх анхны жил ирж байна. Тэгээд хайртай аавдаа мөнхийн улсаас биднийг хараад хамт үргэлж байгаа гэдэгт нь итгэдэг. Энэ жилийн төрсөн өдрөөр мэдчилгээ болгоод тань руу нүүж явна. Монголын уран сайхны киноны зохиолыг төгөлдөр хууран дээр тоглож сураад аавдаа мэдчилгээ өгмөр санагдсан байгаа. Яг одоогийн байдлаар бол зөвхөн зүүн баруун гарны дасгал, гам унших, за мөн нотнуудаа сурах гэх мэт энгийн хичээлүүд үзээ явж байгаа. Шиг санагдчих. Гэтэ яг багшигаа идэж тоглохоор санагдаад байна. Хай. За өнөөдөр 10 сарын 2 төгөлдөр хуурийн хичээлдээ суугаад багшигаа гэрлээ явж байна. Хай. За өнөөдөр 10 сарын 9-ний өдөр бас төгөлдөр хуурийн хичээл рүү явж байна. Тэгээд өнгөрсөн удаа болохоор би гарынхаа гам уншилтыг аяг гацаад сайн хийж чаддаг болохоор үнцээ аяругаа орч чадаагүй. Тэгээд өнөөдөр ахнагүй юу дахиад үзэндээ. Тэгээд аягүй амархан юм шиг санагдаад байсан боловч тэгээд яг хийгээд ингээд явахаар 세상에 쉬운 건 없다 이 말이 맞는 말인 것 같아요.